Зээсэн байцгаана уу? Friends 360 Street Club-ийн техник шинжээч Ржач зөргөө байна. За дугаар төрж уусалтгач. За хэдүүлэнгийнх нь энэ 7 хоногийг мэдээж ойлгомжтой анализ зорио эхэлсэн байгаа даа. За энийг гэхээс илүү хэдүүлээ трейдингээр зургийн гол үйл явцыг хэдүүлээ харцсан байгаа шүү дээ. За тэгвэл нөхцөл байдал яг ямар нөхцөл байдал дээр тулж ярьж байгаа тулж ирж байгаа юм бэ гэдгийг ерөөд бол өнөөдөр та харцгаая. За энэ 7 хоногийн нэгтгэл өмнөх 7 хоногоос хойш энэ үзүүрийг ихэд бол 64 65 гэсэн үзүүр нэмээд 74 75 гэсэн үзүүрүүдийг ихэд гаргаж ирж шалгуулж чадсан. Тэгэнгүүт хэдүүлэнгийнх нь хувьд гол үйл ажиллагаа энэчнээс бүрчлэгээд Монголын хөдөлгөөн орж ирэх ёстой гэсэн тамгийг аваад эхний ёроолуудыг 3323 24 гэсэн ёроолт байв. Дараагийн ёроолыг 3308 За хэдүүлэнгийнх нь өнөөдрийн байдлаар харж байгаагаар ерөнхий хөдөлгөөн боломжтой. Энэ зургийг задарсан физикийн явцсан гэж хэдүүлээ болохоор болж орж ирж байгаа. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь нөхцөл байдал балыг шалгацсан 64-5-ыг ерөнхийдөө шалгацсан. Доор ерөнхийдөө хэдүүлэнгийнх тооцож байснаас хамгийн арай бага 3310 гэсэн хашин дээр 3311 гэсэн хашин дээр ирээд буцалт хөдөлгөөн үүсдэг байна. За хэдүүлэнгийнх нь хувьд хүмүүс энэ нөхцөл байдал боломжтой байсан. Учир нь хэдүүлээ зургийг ерөнхий байдал том зураг руу хэлж байна. Нөхцөл байдал хэдүүлэнгийнх нь өмнөх 7 хоног гаргаж ирээд байсан буцалтыг За тэгвэл өмнөх 7 хоног хэдүүлээ ерөнхийдөө ямар анализтай байсан ойлгомжтой бол зөвлөмжлүүдэд том зургнууд шилжүүлсэн. За том зурган дээр ихэвчлэн мета 4 5 дээр ерөнхий зургнууд хэлцсэн. За том зургийн үйл явц ирэхэд ямар байсан бэ гэхээр 710.1 гол дундын жиргэг 41.2 гээд гол хөдөлгөөнийг 61.8 дээр ирэхэд бол ирсэн байна гэсэн хэдүүлээ ирэхэд бол гарч ирсэн тийм ээ. Ирж байгаа юм байна. Энэс цааш өөрчлөлтөд дундын хөдөлгөөн ирэхэд өслөө гэсэн тань гарч байсан гэсэн. За тэгэхээр дараагийн нөхцөл байдал энэ жижигхэн цэгүүдийг хэдүүлээ устгаад яг саяныхан цэгүүд рүү ирэхэд бол байлдгаараа байрлсан. Тэгэхээр өмнөх зургууд чиглэлд хэдүүлээ том зургийн илүүдэлсэн шилжиж орж ирж байна гэсэн. За тэгвэл хэдүүлэнгийнх нь хувьд нөхцөл байдал ямар байгаа? Тэгэхээр 38-аас 61.8-ийг хоорондох шалгалт ороод ирсэн байгаа даа. За ороод ирсэн байгаа даа. Дараагийн хөдөлгөөн 50 хөдөлгөөн. Нэг дундын шалгалт өөрөө 50 цэг байсан. 50 цэгийг сайн шалгаж чадсан. Тэгэнгүүт 23.1 цэг шалгагдсан. Дараагийн элчинд хэдүүлэн 38 гэсэн цэгийг хэдүүлээ заавалчгүй тогтож харж байна. За энэ цэг нь одоогийн байдлаар 39 33 36 гэсэн цэг 33-аас 36 гэсэн цэг. Одоогийн байдлаар 3330 гэсэн цэг тэр юм. Одоогийн техник хөдөлгөөнөөр шатлалтай уналтын байгаа учраас энэ хөдөлгөөн өргөжлөхгүй гэсэн бол баримтал хэдүүлэн шашаа. За тэгэхээр хэдүүлээ энэ нөхцөл байдлыг өргөжлүүлээд гол зоотын техник шинжилгээ энэчээр байсан. Өөрөө 1 2 3 гэж хөдөлгөөн энэ хавцад туснаа хэдүүлж болно. Гэтэ хэдүүлээд нэг цагийнхан том зургаар харвал нөхцөл байдал нэг иймэрхүү. За хэдүүлээ энэ том зургийг дээрээс хойш татгаад татчаад хүлээгээд байна. Энэ зураг бол хിവэр байгаа. За нөхөр өөрөө ямар байдалтай байгаа вэ гэсэн нэсэг дээр шалгалт орцсон гэж хэдүүлээ ярьж ирсэн. За 38 23 гээд
доор 61.8, 38, 61 гээд ерхий хэвлэлтийн иржинд үлдсэн байсан. Хөдөлгөөн өөрөө дээшээ гарч ирж байгаа. За хэдүүлэнгийнх нь хувьд энэ 3333 гэдэг цэгийг яагаад дийшлүүлж ирээд байгаа вэ гэдэг шалтгаан маань өөрөө энэ 50-ын цэгийг хэдүүлээд дахиж нэг шалгуулаад доошгоо ёроолыг 33 байрлуулнаа. Төлөөлөл хэдүүлэнгийнх нь хувьд үлдэж байгаа гэсэн. За хэрвээ энэ 50-ын цэгийн хэдүүлээ сэтгэвч дээшээ гарч ирвэл нөхцөл байдал нөгөө талдаа дээшээ алт цэцэрлэг хөдөлгөөн үүсгэж 61.8-аас нийшлүүлээд хэдүүлээ ерхий 14 бүрөө буюу 3388 гэсэн хашилтууд руу ирэхэд төсөлтөд ирж байна гэж бодлоо. Ерөнхий дээшээгээ макс цэг бол хэдүүлээ дээрээс шууд ярьж байгаа. Хэрвээ нөхцөл байдал хэдүүлэнгийнх нь эсрэг тал руу орволоо гэж ихэд бол ярьж байгаа. Энэ үзүүр нь 3300 8889 гэсэн цэгүүд рүү ирэхэд бол ерөнхий байдал үүсэж байгаа. Гэхдээ хэдүүлэнгийнх нь хамгийн гол анхаарал тавьж харах цэг нь энэ хэсэг 3337 38 36 гэсэн ерөнхий 310 пипний сайт хөдөлгөөнүүдийг хүлээж хичээлж суuna. За энэ цэгүүдийг ерөнхийдөө тийш сэтгэлж чадахгүй бол хэдүүлээ өргөжлүүлээд 76.4 буюу 3300 гэсэн хашилтууд алтыг доош өргөжлүүлэн залнаа гэж. Тэгэхээр алтны хувьд бол хэдүүлэнгийнх нь ойлгомжтой. Тэгэхээр гол анхаарах цэг нь хэдүүлэнгийнх энэ байна. За энэ цуутын техник шинжилгээ ерөнхий ямар учиртай юм бэ гэхээр манайхан бол сайн мэдж байгаа бог. За цуутын техник шинжилгээ өөрөө ямар үүрэгтэй юм бэ гэхээр гол ач холбогдолтой үүрэг нь өөрөө мэдээж констант фракталын хөдөлгөөнийг тооцож гаргаж ирдэг. 100-ийн техник шинжилгээ доторгоо 25, 75, 50 гэсэн гурван гэдэг хөдөлгөөнүүдийг хэвлэлээ тусгаалсан. За энэ хөдөлгөөнийг яагаад тэгж их илүү тоочны аваад байгаа вэ? Энэ хэдүүлэнгээс өнөөдөр гаргаж байгаа шийдвэр дээр маш том хэмжээний нэмэр оруулж хэдүүлэнгээс цэг баталж өгч байгаа гэсэн. За өмнөх энэ цэгүүдийг олж энэ бол 3380 цэг. За энэ цэгийг шалгацсан. Энэ цэгийг шалгацсан. За хэдүүлэнгийнх нь хувьд одоо энэ цуутын техник нэмэлтийн дахиж шин тэмдэглэгээнүүд үүсэх ёстой болж эхэлж байгаа гэсэн. За тэгэхээр ямар байгаа тал дээр ярил энэ чинь мэдээж хэдүүлэнгийнх нь цуутын техник шинжилгээгээр 50-ийн шалгалт хийсэн 3350 гэсэн хэмжээнд шалгалтын зүр олцсон. За 275 гэж хандсан. Тэр ирж нөхөр өөрөө дээшээгээ 75-ын цэгийг шалгасан. За энэ хоёр цэгийн шалгасан суурьтайгаар энэ дор 50-ыг шалгалтайгаар эхлээд энэ 50-ийн шалгалтайгаар нөхөр өөрөө доор 50-ийн шалгалтыг хийж үүсгэсэн. За тэгвэл дараагийн иржид хэдүүлээ энэ хоёрын 25 75-ын шалгалтаас үүссэн. Энэ хоёрын 25 75-ын шалгалтаас үүссэн гэсийг энэ 25 юм уу? Энэ хэсэг дээр нэг заавалж өгч байгаа. За тэгэхээр энэчээ дахин нэг цэг үүсэж байна гэсэн. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь 3337 заавалч үний дундын уурлын цэг байна гэдгийг нэгт хэдүүлээ баталж өгч чадж байна гэсэн. Харин дээшээгээ 3352 53 54 гэж гарч ирсэн тохиолдолд албан дээшээгээ сэтгэлээхэн хөдөлгөөнийг хийгээд дээш гарч ирэх магадлал өндөртэй гэж байна. Тэгэхээр энэ цэгүүдийг хэдүүлээ ажигланаа. За хэрвээ наан 3300 гэсэн цэг дээрээс хөдөлгөөн өөрөө тохилтоо аваад урлаа үсгээд доошгоо орж ирж хэлэх юм бол хэдүүлэнгийнх нь өмнө яриад байсан 308 гэсэн цэг 89 гэсэн цэг дахиж хөвжилж хийх болно гэж хэдүүлээ ирэхэд бол гэсэн. Тэгэхээр хэдүүлээ энэ сүдийг заавалж анзаарч ажиглаж харах юм. За манайханд ойлгомжтой. Яг тэгэхээр 100 шижлэг хэдүүлээ яг сайхан цэвэрхэн байдлаар нь хадгалаад үлдсэн. За манай хүмүүст ойлгомжтой байна тийм. За мэдээч хэдүүлээ ирэхэд бол нэг ийм байр суурь төр шийдвэр гаргаж байгаа.
дараагийн ээлжний хөтөлбөр ямар байдалтай байх вэ гэхлээр энэ хэсэг дээр заавалчгүй том хэсэг дээр гэсэн. Заавалчгүй тэгдэг шилжилгээ ерөнхий эхний оролт бүрдсэн учраас хэдүүдийн энэчнээс нэмж шалгалт хийх нь ерөнхийдөө бол буруудахгүй гэсэн. Хэдүүлээ том цагаараа ингээд шалгачнаа. За нөхөр өөрөө энэчнээс ерөнхийдөө 23.6-гийн шалгалтыг хэмжээг хийнэ гэсэн байгаа боловч дээшээ 38.2 буюу 3348 47 хэсгийг ерөнхийдөө шалгах магадлал өндөртэй болж эхэлсэн. Энэс дээшээгээ сэтэрлийн хөдөлгөөг явагдсан тохиолдолд хэдүүлээ алтыг бүрэн дээшээгээ сэтэрч гинэ гэж таамаглаж байна. Тэгэхээр энэс дээшээгээ сэтэрхгүй бол хэдүүлээ алтыг дээшээгээ сэтэрхэд бэлэн болж гинэ гэж хараад байх шаардлага байна. За тэгэхээр дараагийн ээлжний цэг мэдээж хэдүүлээ анализүүдээр яригдж байсан шилжилгээний хувь дээр 3308 гэдэг цэг хэдүүлэнгийн хадвал зүгээр л дундын урал гэж ойлгож болно гэсэн. Хэрвээ энэ хэсэг дээр 23 дээр шалгаад тэг хэсгийг шалгаад ороод ирэх юм бол бас болж байна. Энэ хэсгээс энэ хэсгээс үлдийн цэг босч орж ирэх гэсэн үг. За 23 гэдэг цэгээс ерөнхий хурлын цэг босч орж ирэх юм бол хэдүүлээ 3308 гэсэн цэг бүрэн харж болно. Хэрвээ 38 гэсэн цэг рүү орж ирэх юм бол дундын хурлын өрөг 3324 дээр гэж шийдвэрлээд тооцоолоод дундын урлыг дахиад 3333 руу татаж орж ирээд доошоогоо нэг уралтын хөдөлгөөн гүйцэх боломжтой гэж хэлээ. Хараад 3308 байх уу эсвэл 3297, 95, 96 гэсэн шууд үрж орж ирэх үү гэдэг хэдүүлээ хэрэг тул тосч харна гэсэн. Тэгэхээр хэдүүлээ өнөөдрийн байдлаар энэ тал дээрээ ажилтны байдалтайгаар хандаад дараагийн ээлжнээс скалыг төвчлөлтнэ гэсэн. За ойлын байдал дээр хэдүүлэнгийнхэн хонд бол ойлгомжтой яваад байгаа. За хэдүүлэнгийнхэн хувьд яригдж байсан цэг яг бутан доошоо сэтгэлийн хөдөлгөөн гэж орж ирээд хэдүүлэнгийнхэн хувьд энэ нэгтгэхийн байдал хөдөлгөөн өөрөө энэ хэсгийн гапыг нөхөд 63 гэсэн хашнаас ч юм уу эсвэл энэ хэсэг хашнаас унтлагын хөдөлгөөнийг өөрчлүүлээд энэ хэсгийг бүрэн шалгах магадлал өндөртэй гэж ярьж байсан. За ерөнхий нөхцөл байдал бол өөрөө явчихсан. Гэхдээ доор ерөнхийдөө олчгүй жоох илүү харцсан. 61-30 гэж хараад байсан хөдөлгөөн 61-30 руу ирэхэд бол өөрчлүүлж чадах. За дараагийн хөдөлгөөнийг хэдүүлээ харж байгаа бол хөдөлгөөн өөрөө 14 дэх урал аваад 38 гэж сэтэлж чадахгүй бол дахин нэг уналтын режим орж ирнэ гэсэн хэдүүлээ ярьж байна гэсэн. За дээрэс нь 14 дээр урлын хөдөлгөөн авцсан 23 14 38 гэсэн хөдөлгөөнд рүү зөвлөж байгаа. Одоо 38 гэсэн шалгалтыг хэдүүлээд цаашаага ойл сэтэрхгүй юу гэдгийг хэдүүлээ ажиллаж чадж байна гэсэн. Хэрвээ 38-ыг гэсэн хөдөлгөөнийг хэдүүлээд дэшгээ сэтэлж гарч ирвэл ойл өөрөө тодорхой хэмжээний хөдөлгөөнийг хийж орж ирнэ гэсэн таамаг бол одоогийн байдлаар байна. За өнөөдрийн байдлаар гэж ярихад нэрээ 3 дахь өдөр хэдүүлэнгийнхэн хувьд Нью Зеланд доллар мэдээтэй байсан. Америкийн нэгдсэн улсын мэдээний төлөвлөлтийн нэмэр том мэдээнүүд бол байхгүй. Европ дээр ч гэсэн нэг тийм сүртэй мэдээнүүд байхгүй. За гэхдээ хэдүүлэнгийнхэн хувьд орой бүгд бол инторисэн мэдээ гарч ирж байгаа. За ерөнхий төлөв өсчихсэн. За тэгээд өмнө шөнө мэдлээ 2 цагаас фомс мэдээ. За энэ хэсүүдийг ерөнхийдөө бол хэдүүлсэн чаднаа гэсэн. За энэ хэсгийн мэдээллүүдийг сайхан ажиглаж чаднаа. За тэгээд 11 цагаас фомс member Waller хэлнэ. Энэ ерөнхийд нь фомсын гишүүн Waller өрөвөл хэлэхдээ фомсын өмнө байна. За тэгээд Waller-ын хэлсэн үгнээс шалтгаалаад фомс ерөнхийдөө бол юу ярих вэ гэдэг хэдүүлээ өөрчлөлт тавьж байна. Тэгэхээр оройны 11 цагаас хэдүүлээ Waller энэ Waller тань юу гэж хэлэх болоо гэдэг бол миний хувьд бол бас ойлгомжтой сонирхолтой санагдаж байгаа. Тэрний өмнө гэхдээ хэдүүлээ 10:30-аас мэдээж crude oil inventory-ийн
ийг өргөжлүүлэн үзэх болно. За тэгээд хэдүүлээ өргөжлүүлэн ярихад оройн 10 цаг гэхэд ойл бол 62 89 62 90 эсвэл 63 гэсэн ирэхэд бол дахин ирсэн байх боломжтой гэж хэдүүлээ бол хэлж болно. Нэг гол юм ярих мартчих. За өнөөдрийн crude oil-ийн мэдээний байдлаар өмнөх мэдээний өрөө нэмэх 3 миллион гарч ирсэн бол одоо шинжиж тэг 18 гэсэн тэг 18 миллион гарч ирнэ гэх тамагтай байгаа. Гэхдээ миний хувьд мөрөө хасах миллион руу шилжиж ороод ирэх боломжтой гэж харж байгаа учраас өнөөдөр энэ 38.2 гэсэн үзүүр итгэх магадлалтай гэж ирэхэд бол тооцоолж байна. За тэгвэл хэдүүлээ ерөнхий сэтгэлийн хөтөлбөрийн шилжүүл яг ямар байдалтай юу хотож явах юм бэ гэхлээр өдрийн байдлаар нэг харцгаая. За зургийг энэ хэсэг дээр ерөнхий шинжилгээ тавина. За энэ хэсгийг устгая, энэ хэсгийг устгая. Гол цэг чиш шалгагдсан байсан. Харцгаая. За ерөнхий нөхцөл байдлаар үзэхэд 61.8 болоо бүрэн нийтэгдсэн хөдөлгөөн орж ирсэн. Тохиолтын хөдөлгөөн орж ирээд нэр өдөр гапт орж ирсэн. За тэгээд нөхөр өрөө 114 дээр эхний оролт хийгээд 114 дээр 9 шалтгааны ижид тохиолт авсан. Тэгэхэд 114 дээр дуусах шалтгаан бол байсан. 114-өөс 50 шалгалтыг хийсэн гэж энэ зурган дээр бол илүү төлөв харж болохоор тэгэхээр хэвлэлд тэмдэглэж байгаа юм шиг засаа. За 50-ийн хөдөлгөөнөөс үргэлжлүүлээд 114 рүү арай хүрч чадаагүй гэдэг. Гэхдээ ер нь шалгасан гэж үзэхэд боломжтой. Дараагийн хөдөлгөөнийг хэдүүлээ 100-аас тохиолт авсан хөдөлгөөн 50 дээр очих юм уу? Эсвэл 86-гийн тохиолттойгоор 61.8 дээр дуусах хөдөлгөөний магадaltaй гэж үзэж байна. Тэгэхээр хэдүүлэнгийнх нь хувьд элчээ өсөлтийн хөдөлгөөн дууссан бол ойл мөн өөрөө өнөө өрөөний мэдээ бас руу биш ер нь хэмжээнд болох хэрэгтэй гэж хэлж бас хэлж байна. За тэгэхээр 61.8 гэсэн шалгалт байна. Хэдүүлэнгийнх нь хувьд 61.8 62 78 гэсэн шүүн одоогийн байдлаар бол 19 бие хавцаа ихэд бол байна. Одоо 17 болж шилжлээ. За ийм зайтай байна. Шалгалт тохиолдохоор болцсон. Тэгэхээр энэ хэсэг рүү шалгаад үнэхээр дэш өсөж чадвал өнөө өрөөний мэдээж нэмэх миллион руу гарах боломж өстэй гэж харж байна. Дараагийн нөхцөл нь 63 гэсэн 2-ын үзүүрээс дэшгээ гарч чадахгүй бол улсын хөдөлгөөнийг хэдүүлээ үргэлжлүүлээд 61-ээс хэрвээ ав бол 123 108 гэсэн хашнууд руу ихэд бол төлөвийн байдлыг шилжүүлнэ. 108 123 гэсэн байдал руу шилжүүлнэ. Хэрвээ энэ хэсэгтэйгээ за дэшгээ өсөлтийн режимд орж шилжиж эхэлвэл хэдүүлээ ойлыг ихний ээлжинд дэшгээ 6386 гэсэн хаш руу орж болно. Зургийг урагшлуулж хэдүүлээ зургийг ерөнхийдөө бол татлахын тулд ийм татлалт хийх ёстой. Тэрний өмнө ийм татлалт хийх ёстой. Ингэж урж ирнэ. За 50 шалгалт ордгоороо орчихсон. Хөр өрөө оруулалтаар орсон. За тэрний өмнө тгийн шалгалт 38.2-ийн шалгалт, тгийн шалгалт гээд 50 шалгалт орчихсон. Энэ хоёрын хооронд нэвтрүүлэг бол нөхөр өрөө дээшээгээ 38.2 гээд шилжүүлээд дахиад 50 дээр шалгалт та болж хэлж байна гэсэн үг. Энэ хэсгийг хэдүүлээ ирэхэд бол харж ажиглаж байснаар хамаг бол бүрэн явах боломжтой. Энэ шалгалт орж ирэх юм бол 62 90 гэсэн хашнаас ойлын хувьд өсөлтийн хөдөлгөөн үүсэж байгаа болж эхэлсэн. Хэрвээ 50-ын цэг бүрэн сэтрээд дэшгээ хөдөлгөөн хийж эхэлвэл хэдүүлээ 63
2 гэсэн цэгээс 63 55 гэсэн цэгийг бас нэгтлэн эсгэлж авах шаардлага үүсгэлээ гэсэн. За хоёулын хувьд иймэрхүү. За сүүлийн үед биткойны зураг бол ерөнхийдөө бол болчихсон. За энэ хэсэг дээрээс ундгаа унчихсан. Хэсэг дээрээс ундгаа унчихсан. За одоо биткойны хувьд бол энэ хэсгээс ерөнхийдөө төгсөлтийн жив шилжих хэрэгтэй. 138-аас шалгалт болсон. 114-ийг харж ирсэн. 114 өөрөө сэтгэлийн хөдөлгөөн шилжиж орж ирж байна. Тэгэхээр доотлын эхний дахиж шалгасан цэг буюу 108-ыг дахиж шалгалаа. Шалгаж байгаа байртаа харагдаж байна. За ерөнхий магадлалын хувьд энэ чинь нэг жижигхэн шалгалт явчихсан. Доошоо ерөнхийдөө 108 руу шалгах шалтгаан нь өөрөө энд байсан гэж хэлж байна. Тэгэхээр 123-ыг шалгасан. Хэдүүлээ 114-ийг дахиж дэшгээр шалгаад сэтгэл чадвал гэдэг нь ерөнхийдөө харж болж байна гэсэн. Тэгэхээр уналтын хувьд бол ойлгомжтой байсан. Дунд засвар харин 114-ийг сэтгэлээ дэшиг өргөжлүүлээд өсөж чадах хэдүүлэнгийнх нь бас тодорхой хэмжээний анхаарах хэсэг болж эхэлж байна гэсэн. Нөгөө талдаа биткойн маань энэ хэсэг дээр чүүд жоох хэвлэлтэй байдал шилжиж магадгүй харагдаж байна. Чирхэг дот хийж байна гэсэн. За тэгэхээр хэдүүлээ энэ чи тренд лайныхан сайхан гимгүү сайхан тэлдэг шижлэг татаж үзээд. За ерөнхий ярал бол болцсон гинчнээс хэдүүлээ ерөнхийдөө нэг погны битэр харж болох юм байна. За тэгэхээр энэ хэсэгдээ ерөнхийдөө бол хилтийн үйл ажиллагаа яваад болно гэж хэлээ ерөнхийдөө бол хамгаалж болсноо. За ерөнхийд нөхцөл байдлууд хэдүүлэнгийнх нь бол боломжтой боллоо. За энэ хэсэг дээр баг хөгж чадахгүй ч болсон өндөртэй байна та. За хэдүүлэнгийнх нь тавигдчихсан анализ дээрсэн цэгүүд бол маш ойлгомжтойгоор хэрэгжиж явж байгаа учраас энэ 7-ны анализыг маш амжилттай явагдаж байгаа. Бас дээрс нь ярилцж маань ч гэсэн ирэхэд бол маш амжилттай ярилцж байгаа. гэж ирэхэд бол эхэлж бас болохоор байна. Тэгэхээр хэдүүлээ энэ 7-ныгийнх нь дунд үеийнхэн анализыг ингээд дуусгацгаая. За тэгээд өнөөдөртөө ингээд сайхан арилжаа хийгээд сайхан арилж байгаа гэд явцгаая да. За тэгээд арилжаачдаа амжилт хүсье. Энэ 7-ны төгсгөлөөр дахин нэг анализ орох байх. Орохгүй бол тэгээд ирэхэд бол хэмжээгүй гэж хэлээ ойлгож байна. За тэгээд энэ 7-ны анализ бол маш бас амжилттайгаар эхэлсэн. Харин амжилттай дуусгаж чадах нь та нарын шийдвэр шүү дээ. За 7-ныхын дунд үеийнхэн анализаар таатай байлаа. Тэгээд энэ анализ цаг хэвлэлийг дуусгацгаая. Зэгүүд ойлгомжтой учраас надад юу санаа зовоод байх зүйл болов байна. За манайхан арилжаанд амжилт хүсье. Баяртай.